Дэлгэцэн дээрх бүртгүүлэх товчийг дарна. Өөрийн нэрээр бүртгэлтэй гар утасны дугаараа оруулна. Нууц кодоо оруулан бүртгүүлэх товчийг дарна. Үүний дараа мессеж код илгээх товчийг дарснаар таны гар утсанд 6 оронтой код ирэх ба тухайн кодыг оруулан баталгаажуулах товчийг дарна. Та өөрийн бүртгэлээ баталгаажуулахын тулд баруун доод булан дах товчийг дарна. Бүртгэл баталгаажаагүй байна товчийг дарж үргэлжлүүлнэ. Өөрийн нэр, овог, регистрийн дугаараа оруулан баримтын төрөл цэснээс иргэний үнэмлэхийг сонгож, өөрийн иргэний үнэмлэхний урд талын зургийг оруулан үргэлжлүүлэх товчийг дарна. Ингэснээр хүчинтэй баримтын дугаар хуулагдсан гэж харагдах бөгөөд хадгалах, үргэлжлүүлэх товчийг дарснаар таны бүртгэл баталгаажна.